За энэ их чухал хөл явж байгаа. Зээлжих чадварын онооны систем нэвтрүүлээд явна гэдэг бол маш зөв асуудал. Гэхдээ бас нэг хэд хэдэн юмнууд асуух юм байна. Саяхан одоо манай Өвсгөл аймгийн Мөрөн хотод байгаа шинэ мөрөн худалдааны төв шатсан. 260 төрөөслөгчийн асуудлыг төндөгдөж байгаа. Арилжааны банкнуудаас асуухад 5 орчим тэрбум төгрөгийн зээл гарч ирж байгаа. За зээлжих оноо гэдэг маань бол зээлээ аваад хариуцлагатай төлөөд ингээд процессыг явах хэлбэр. Сайн төлөх тусам зээлжих оноо дээшлээ тэр хэмжээгээр банкуд зээл олох, дээрэс нь хүү буурах боломжууд бүрдэж байгаа гэж харж байгаа. За ийм нөхцөл байдал яах вэ? Эргэлтийн хөрөнгөгүй болцсон. Барьцаагүй болцсон. Худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнгүй болцсон. Өнөөдөр Өвсгөл аймгийн Мөрөн хотын шинэ мөрөн худалдааны төвийн хохирогчд маш хэцүү байдалд байна. Бүгдээрээ зээлт. Энийг одоо бид нарын зээлийн мэдээллийн тухай хуулинд яг ийм тохиолдолд форс мажор буюу одоо давгч хүчин зүйлтэй холбоотой харилцааг зээлжих онооныхоо системийг нэвтрүүлнэ гэж ярьж байгаа учраас асууж байгаа шүү. Яаж оруулж цаашдаа яаж явах вэ гэдгийг нэгдүгээрт би асуумаар байна. Хоёрдугаар тарж гсаалт алга болно гэж тооцож байгаа. За маш сайн. Энэ бол хэрэглэгчийг иргэдийг хохироож байгаа, эрхийн зөрчиж байгаа нэг том асуудал. Зээл төлж чадаагүй бол жагсаалт руу ордог гэж ойлгож байгаа. Энийг бид нар үнэхээр харж гсаалтыг үнэхээр халж чадах уу? Өнөөдөр явж байгаа нэмэлт өөрчлөлт маань бас батлагдаагүй байна. Энэ зээлийн мэдээллийн тухай хуулинд орж байгаа өөрчлөлтүүд маань батлагдаагүй байгаа учраас өнөөдөр өргөн баригдаж явж байгаа хуулиуд дээр заримыг нь одоо харж гсаалт явахтаа одоо годамжны яриагаар ярьж байгаа шиг хүмүүс ярьдгаар бид нар ч ингэж ярьдаг те. Бид нар цаашдаа энэ муу үзүүлэлттэй зээлүүдийн асуудал дээр үнэхээр энэ харж гсаалт гэж нэрлэгддэг. Энэ санхүүгийн эрхийг боомлдог. Энэ одоо эрх зүйн зөрчлөлийг авч яаж үнэхээр чадах юм уу? Энэ дээр бол одоо урд нь би асуужсэн маш тодорхой асуултыг маш тодорхой хариултыг хариулаад өгөөч гэж хүсэж байгаа. Зээлийн хүүг буурахад эрэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Вьетнам улс зээлийн онооны систем нэвтрүүлснээр зээлийн хүүг 18%-аас 12-аас 14% болгож бууруулсан туршлага байна. Маш сайн үзүүлэлт. Нөгөө талдаа ахмадууд өнөөдөр уул нь үндсэн хуулиар хин нэг ялгарлан гадуурх нь 20-тэй. Ахмадууд өнөөдөр банкн дээр очиод зээлийн оноо авах байтугай зээлэнд хамрагдаж чадахгүй. Ялгарлах бодлого явагдчих. Та тэтгэврт гарсан учраас та 65 настай учраас, та 70 настай учраас зээл олохгүй. Эсвэл давхар батлан дагч авчраа гэдэг асуудал байна. Энэ одоо энэ зээлжих чадварын оноотой холбоотой асуудал дээр нөлөөлөл үзүүлэх үү тухайн зээлдэгч нарт гэдэг ийм гурван асуултыг асуух гэж байна. Баярлалаа. За хариулт өгье. Энэ хоёрын Батчуур гишүүн хариулт өгнө. За Бадардан гишүүний асуултанд хариулъя. Тийм ээ, энэ бол давгдагчгүй хүчин зүйлс үнэхээр одоо болдог. Үер ус, гал ус энэ бол амьдрал баян гэдэг. Яг үүнтэй холбоотойгоор бас тогтоолын төсөлд орж байгаа юм. Энэ тогтоолын төсөлтөд бол нийгмийн тэнцгийн байдал мөн одоо байгалийн давгдагчгүй хүчин зүйлстэй холбоотойгоор энэ зээлжих онооныхын систем илүү уян хатан байлгахын систем рүү оруулах зүйл тогтоолын төсөлд орсон байгаа гэж танд хэлмээр байна. Хоёрт нь энэ харж гсаалт алга болох уу гэдэг. Яалчгүй энэ харж гсаалт гэсэн зүйл байхгүй болно. Одоогийн тогтолцоо бол тодорхой байдлаар зээлээ төлж чадахгүй болоод эргээд төлсөн ч гэсэн 6 жилийн харж гсаалтанд орчдөг. Нэг ёсны одоо банк санхүүгийн байгууллагууд тасгийн хаалга хааждаг, санхүүгийн ял өрүүлэл яваад идэг. Энэ зүйл бол байхгүй болно. Харин эсрэгээрээ бодит гормын онооны системд шилжинэ. Ингэснээр зээлээ төлөхгүй бол оноо нь буурна, төлөөд эхлвэл оноо нь буцаал өсөөд эхэлж байна. Үүгээрээ дамжуулаад ч гэсэн бас зээлийн хүү буурах нөхцөл байдал үүснэ. Яагаад гэвэл нэгдүгээрт санхүүгийн сахилга баатай иргэдэг илүү урамшуулна. Хоёрт нь иргэнд бусад банк санхүүгийн байгууллагатай харьцах тийм өрсөлдөөний чадамж нь нэмэгдэнэ. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд л хүүгээрээ өрсөлдөнө. Тэгэхээр хамгийн таатай нөхцөл олгож байгаа иргэнд банкнд иргэн нь өөрөө очиж үйлчлэг явах болцоо нэгдэх юм аа. За энэ юу? Тэтгэврийн зээлийн асуудал үнэхээр бас чухал асуудал гэмаа.
үүнтэй холбоотой хэд хэдэн зүйл хэлмээр байна. Нэгдүгээр тэнд тэтгэврийн зээлийнх нь орлого нь бол тодорхой. Улсаас тэтгэр авч байгаа зүйл. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ онооны систем нь илүү одоо уян хатан ялангуяа одоо ахмадуудаа илүү урамшуулах систем рүү орох нь зүйтэй гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор бас хүүний асуудал яригддаг байгаа. Зээлийн тэтгэврийн хүү мөн арилжааны чанартай хүү бол адилхан байгаа тань. Энэ нь бол шудар бус дотор боддог. Яагаад гэвэл би түрүү хэлсэн энэ тэтгэврийн зээлийн орлого нь өөрөө тодорхой байгаа болохоор эрсдэл нь илүү бага гэж ойлгож болох юм. Үүгээ дагаад хүүн ч гэсэн бас буурах ёстой гэж бодож байгаа юм. Тэгээ Монгол банк ч гэсэн үүн дээрээс ажиллаж байгаа гэсэн тийм сурагт сонссон. Ялангуяа энэ primary гэдэг зүйлийг Монголын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх зүйл явагдаж байгаа гэж хэлж байсан. Тэгээ үүнтэй илүү дэлгэрэнгүй хариултыг холбоотой хариултыг Монгол банкнаас өгөх болцоод байгаа. Баярлалаа. За Монгол банкны дэд ерөнхийлөгч Инх Тайван ажлын хэсгийн 9-р микрофон. За Батардын гишүүний асуултанд хариулъя. Эхлээд тэр Хүсгэл аймагт гарсан галтай холбогдуулан зээлдэгч нарын банкнаас авсан зээл нь муудаад энэ англил буураад энэ дээр чагсаалтад орох уу гэдэг асуулт бол яригдчих шиг байна. Энэ дээр бол зээлийн эрсдлийн оноотой болсноор бол энэ янз янзын тийм бодит болон бодит бус эрсдлээс хамаарсан давагдшгүй хүчин зүйлээс шалтгаалсан энэ оноо буурж байгаа асуудал бол илүү уян хатан болно. Ер нь бол арилжааны банкуд зээлийн эрсдлийн даатгал гэж байдаг. Зээлийн одоо гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах үед бол зээлийн эрсдэлтэй холбоотой асуудлыг бол даатгалаар хэрвээ шийдсэн гэрээн дээрээ заалт байх юм бол энийг бол даатгалын компани төлөөд явна. Хэрвээ барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийг гүйцэтгүүлэхгүй бизнесийн орлогоороо явдаг тэр схемтэй зээл олгогдсон бол энэ дээр бол За гүйцэж хариулъя. Арилжааны банк энийг өөрийн одоо зээлийн эрсдлийн сангаараа дамжуулаад бас тодорхой хэмжээний зохицуулт их боломжтой байгаа. За зээлийн оноон дээр бол мэдээж олон улсад хэд хэдэн төрлийн оноонууд ашиглагддаг. Одоо хамгийн гол ашиглагдаж байгаа FICO, Vantage, Experian гэдэг зэрэг оноонуудыг бол манай зээлийн мэдээллийн үйлчлэгээ хэрэглэж байгаа хоёр компани зүгээс л оруулж ирээд зээлийн оноонуудыг бол тооцоод явна. Хэрхэн ямар загвараар яаж аргачлалаар бодох вэ? Энэ дээр ямар одоо төлбөрийн түүх нь хэдэн хувьтай байх нь, зээлийн ашиглалт нь хэдэн хувьтай байх нь, зээлийн түүхийн урт нь хэдэн хувьтай байх нь гэх мэтчлэн энэ оноо бодох аргачлалыг бол Төв банкнаас батлаад санхүүгийн хэрэглэгчийн хуулиас эрх ашигыг хамгаалах тэр зарчимдаа үндэслээд шийдвэр гаргалт нь явна. Тэгэхээр бол энэ зээлийн түүхээр үндэслэн зээлийн оноо бол тухайн санхүүгийн хэрэглэгчийн одоо эрх ашигыг хамгаалах одоо үндсэн тийм суур рейт нь бол болно. За Батөрлөцийн Батэрдэн гишүүн тодруулжсоё. За тогтоолд орсон л гэж хэлчихлээ л дээ. Гэхдээ би Монгол банкнаас асуумаар байна. За форс мажор буюу энэ гал гамшигтай холбоотой нөхцөл байдал манай шинэ мөрөн худалдааны төвтэй холбоотой асуудал. Онооны чадварчлуулах чадрын зээлч чадрын онооны системтэй холбоотой асуудалтай холбож асууж байгаа. За ингээ гал гарчлаа. Зээлтэй маш олон иргэд байна. Зээлийг төр хугацаанд магадгүй засгийн газраас зогсоох зээлийн хүүг одоо өнгөрсөн жил бид нар 100 турхантай холбоотой асуудал дээр бас тодорхой хэмжээний зээлийн хүү эргэн төлөлтийг хойшлуулж ирсэн тохиолдлууд бий. Нэгдүгürt, хоёрдугаарт зээлийн хүүг зогсоох боломж байгаа юу? Давж хүчин зүйлийн өрөөнд. Энэ өөрөө энэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ тохиолдолд онооны систем дээр ямар нөлөөллийг зогсоосон гэдгээрээ нөлөөлөл үзүүлэх нөлөөлөл байдгүй. Ихсэхгүй багасгүй ч гэсэн тодорхой хэмжээний ямар нэг нөлөөллийн юм байгаа юу л гэж би асууж байгаа. За баярлалаа. За Лувсан Бямбагийн мөнхөөс эхлэн гишүүн.